За ерөнхий сайд суралцгын хувьсгал хийнэ гэж ярьж байна. Тэгээд энэ боловсролын ерөнхий хуулийг маань бас дэмжиж бас ач холбогдол өгч ярьж байгаад баярлалаа гэж хэлмээрээ. За хамгийн чухал юм одоо бид нар ингээд өмнө нь яриад л тунхаг төдий юм гаргачаад 5 жилийн дараа бид нар дахиад багшийн цалин, багшийн хомсдолтой энэ хувьс зардлын дутмагшилд яриад суумааргүй байна. Тийм учраас одоо яг бодиттой тодорхой тоотой юм сонсомоор байна. Зүгээр тэгнэ ингэнэ гэд ирээдүйн цаг дээр бид нар бол сүүлийн 30 жил яриад ирсэн. Тэгээ би бол дараа 5 жил бас яг ингэж сууж байх вэ гэж санаа зовсондоо бас энийг бүр дахин хэлмээр байна. Тэгээ Наранбаяр сайд нэг асуултанд дутуу хариулсан. Нөгөө хүүхдийн дунд ангийн хүүхдүүд 17-оос 18 хичээл судалж байгаа шүү дээ 7 хоногт. Энийг багасгах тал дээр ямар одоо бодлого барьж ажиллах вэ гэдгийг бас тодруулж асууя. За Наранбаяр сайд хариулъя. За баярлалаа. Энэ түрүүн тэрийн цаг дуусаад хариулж амжсангүй уучлаарай. Тэгэхээр энэ хөтөлбөрийн шинжилэл бол сургуулийн өмнөх боловсрол дээр яваад дууссан. За ингээ хэрэгжээд явж байна. За энэ бол одоо 5 насныг сургууль бэлдэх энэ чиглэл рүү илүү одоо төлхөө анхаарсан ийм хөтөлбөр болсон. Өнөөдөр багц боловсролын сургуулийн хөтөлбөрийн шинжилгээ явагдаж байна. Энэ дээр хичээлийн тоог цөөлж байгаа. 10 хүрэхгүй ийм хичээлийн тоотой болж байгаа. Тэгээ энэ жилийн одоо эх оноос эхлээд бид энэ дунд сургууль буюу суур боловсролынхоо 1-9 дугаар анги ахлах боловсролынхоо хичээлүүдийн хөтөлбөрийг судлах тухнуудын хөтөлбөрийг шинжлэх ажлыг эхлүүлнэ. За энэ дээр бол өнөөдөр яг ингээд 18-аас 19 төрлийн хичээл үзэж байгааг бол интеграцчлах, гэхдээ байгалийн ухааны үндэс суурийг бол сайн тавих ийм одоо зорилгоор бол хөтөлбөрийг явуулна. Ингэснээр бол хүүхдийн ачааллыг бууруулах, гэхдээ олж авах мэдлэг нь дэлхийн түвшнээс